За сайн бацхан өрхөн үзэгчтэй тархины Африкт подкастын хэлж дугаарыг Бадмаа гэд бүсгүйтэй ярилцлагаар эхэлж байгаа. Учир шалтгааны нэрцэн донд бас одоо яагаад гэдэг талаас нь ярилцээ. Тэгээд сайн байна уу гэдэг. Сайн байна уу. За өөрийгөө нэг товчхон танилцуулна. За. Намайг Мишторжи Бадан цэцэг гэдэг. Төрийн албанд ажиллаж байгаа. Одоо ингээд нөгөө төрийнхөө өөрийг биелүүлж ажил дуусныхаа дараа өөрийнхөө одоо сонирхлын дагуу сүнснээ үлгэх юм уу? Тэгээс өөр ийм үйл рүү орчихсон явж байгаа хүн байна. Төрийн албанд хэдэн жил ажилласан бэ? Ямар ажил ашигласан? За би бол ер нь бол химийн хүн. Би Зөвлөлбат улсын Иркутск хотод Ирхүүгийн улсын их сургуульд яг үүндээ бол агрохи курс судлаагчаар төгссөн. Тэгээд тэр үеийн одоо Оросын сургуулиуд бол гайхалтай шүү дээ. Маш мундаг тийм мэрэгчлэнүүд төрдөг байлаа. Тэгээд яг үүндээ бол би агрохим курс судлаараа ерөөсөө ажиллаагүй. Төгсөөд багш хийж байгаа химийн хүрээлэнд ажиллаа. Дараа нь одоо амьдралынхаа бараг хичнээн жилүүдийг мэрэгжлийн хяналт системд ажилласан. Эхлээд эрүүл ахуйн халдвар судлалын алба гэж байсан. Дараа нь 2003 онд одоо бүх хяналтын системүүд нэгдсэн систем болж мэрэгжлийн хяналтын одоо газар гэж байгуулсан. Тэнд ажилласан. Гэхдээ би лабораториор ажилласан. Яг үүндээ бол химийн бүх одоо чиглэлээр ажиллажсэн байдаг. Хүнсний химээр, экологийн химээр ажиллажсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би өнөөдөр өөрийгөө химч хүн гэж ярьж байгаа юм да. Эрдмийн зэрэг цал хамгаалсан. 2012 он. Юу л хөрс судлал. Экологи. Улаанбаатар хотын орчны бохирдол гэсэн хөргөн хүрээлтэй агаар, хөрс, ус тэр чигээрээ тэр бохирдлоор хамгаалсан бас сонирхолтой сэдв байсан. Тэгэд энэ түүхийг ярьж байгаа шалтгаан нь манай үзэгчид албараа. Одоо сүүлийн одоо 1 2 3 жилийн дотор яаж нэг гэдэг тэр ерөн сүүлийн жилүүдэд манай нэг сэхэтнүүд гэдэг юм уу, эрдэмтэд судлаач гэдэг юм уу, төр нийгэмд ажиллаж байгаа хүмүүс маш их одоо олноороо тэнгэр үзэл рүү орж сэрж гэдэг юм те. Энэ тийм сүнслэг мэдрэмжийг мэдэрч ойлгож байгаа. Тэгээд яг гоо тэд нар нэг хүнд хэлхээсээ ингээд хичээд бэргээд байгаад байдаг тийм үү? Энд чинь нэг тийм юу ч гэдэг нэг тийм арк болох гэдэг юм шиг ч юм уу тийм болоод. Тэгээд өөрөө чинь бол өрсөн шалтгаан зориг гаргаад одоо хэдүүлээ дотор байгаа юм нэг үгүй яри тийм үү? Ярьж ийж ойлголцож энэ хүмүүсээ өөрчилж авахгүй бол бас хүмүүс чинь бол бас нэлээд хүндцэх байх шиг тийм. Би болохоор бэргээд гэхээсээ илүү одоо яг үнэ хэлэхэд тэнгэр үзлээр ингээд сэрэгчсэн Монгол тэнгэр үзэл гэдэг байгаа чинь ер нь л бол тэгэл яг бидний уул нөгөө Монгол яс заншил тийм уламжлал шүү дээ тийм. Тэнгүүд одоо сүүлийн үед бол хүмүүс маш их ингээд дээлээ яаж үүсдэг болж байна тийм. Яаж одоо цагаан сарыг одоо бусад ингээд ёслуудыг ямар их яг ёсын дагуу хийхийг аюул хичээд болж байна. Нэг үеийн бодоход хүмүүс одоо би өөрөө мэдэхгүй хэрнээ маш их ёсыг мэдчихэв тийм. Тэгдийн ингээд өвдөөсөө сурч байна. Одоо хуучин өвдөө тоохгүйсэн бол одоо зарим бас нэг настай өвч рүү өнгөгээд юм асуух гал авах гал гэдэг. Тэгэхээр би энийг нөгөө нэг айж бэргсэн гэсэнтэй биш. Яа тэгэхээр энэ нөгөө одоо ялангуяа сүүлийн тэр нөгөө бид нар коммунизмын тий социализм коммунизмаас амжижсэн тэр жилүүдэд болоод бүр бид нар одоо Монгол гэдэг энэ тий ёс заншлыг ер нь бид нар өвгөдөр нь өвөө юм ихэд хамаагүй түүх ярьдаггүйсэн. Яа тэгэхээр айдаг. Буруу хэлээд нөгөө хүүхдүүд нь тий хэрэгт орчуул яана гэж бодд юм уу тий. Тэгээд одоо ингээд зах зээлээс хойш ч юм уу ингээд бүх юм чөлөөтэй тавигдаад ирэхэд эргэж одоо өвгдийнхаа ёс заншийг судлаад бид нар чинь үнэхээр яг тэнгэр үзэлтэй тэгээ бөө мөргөлтөө ард хүн бэйс шүү дээ гэдэг маш их хүмүүс ойлгодог болсон. Гагцгүй яагаад ярихгүй байна вэ гэхээр сайн мэдэхгүй юм болов. Одоо л ингээд зах зээл гэснээс хойш бид нар шинээр ингээд хэлж байгаа шиг ярьж эхэлж шүү дээ тий. Тэгэхээр сайн мэдэхгүй учраас нөгөө одоо хамаагүй мэдэхгүй юм дурдгүй юм болов. Хамгийн ойр нөгөө бидний гандандаа очиод мөрөгдөг тий. Тэр нь хамгийн ойр болохоор тэрийг нөгөө бурхтай ярьдаг.
тийм байд юм болов уу гэж би боддог. Яг яаж яваад энэ салбар руу гэдэг юм да энэ үзэл санаа өвдөлтөөгөө ойлголцох энэ руу яваад очив. Би өөрөө ингээд жоохон бахтай хөрмөс хөтөөсөн юм байна л дээ. Гэтэ ер нь яагаад энэ салбар руу орсон гэхээр би энэ 20 хэдэн наснаас хойш за 25-наас хойш тийм маш их бие өвдөж эхэлсэн. Яагаад гэхээр өөрөөсөө толгой өвдөл тийм за эхлээд бол бүр яахаа мэдгүй ямар ч эмнэлэг дээр очиод нөгөө за мэдрэлийн ядаргаа юм л гэж байгаа. Тэгээд бичлэг хийхээр юм илэрхгүй нүдний хараан төрөл өөрчлөгдсөн толгой өвдсөн тийм. Тэгээд сүүл өдөр чинь нойргүй тийм нойргүй маш олон жил би ер нь 20 хэдэн наснаас баг за 40 хэд хүртлээ ер нь баг л дандаа тийм гаргалжл өөргөө унтдаг. Тэгээл байс гэж байгаа л нөгөө нэг ингээд жилд нэг 3 удаа уламжлалтаар дандаа юм. Ерөөсөө яг ийм хүний чинь хаана очиж жоохон сэрэгдүү уламжлалтын эмнэлэгт л очдог. Тэн дээр чинь ингээд бариа хийгээд хийгийг гаргаад за зүү тайл гэл ингээд дандаа ерөөсөө тэгж явдаг. Тэгээд сүүл рүүгээ яг одоо би 40-ийнхаа жил дээр бол тэгж явах боломжчгүй болсон. Ерөөсөө эсвэл галзуугийн больниц нойргуудад тий галзуураад очино. Эсвэл одоо гээд нэг байдаг шүү дээ тий нэг тий. Тэгээд яг үүндээ бол би өөрөө залуудаа бөө мөө гэхээр бүр хотдог зүгтээ юм биш. Дүүгээ өсгөл явахт нь за тэр бөөдөл миний дэ очиж болдгоо шүү дахиад явуулж ирсэн гэх тий. Тэгээд арга буюу өөрөөсөө эсвэл одоо тэгээд амьд явахын тулд одоо нөгөө энэ ёс руу орохоос өөр аргагүй эсвэл одоо тэгэл шар хадны больнист очиод нөгөө эмийн хийлгсээр агаал нэг жоохон хаасан магадгүй тийм л сонголт иржээс тэгээ би 40-ийнхаа жил дээр энэ өвгөдөө одоо угаа барьж авчихсан гэдэг нь нууц төрөө албанд өөрөө удирдах ажил хийжсэн шүү дээ. Удирдах ажил хийжсэн хүн тэгээ дээр нь би одоо нууцаас нууц ахаас өөр яах вэ тэгээд хинч мэдгүй нууцаар тэгтэл санаа дараа нь олон жилийн дараа миний доор ажиллаж байсан нэг хүн маань таныг би мэдэн шүү дээ гэдэг ярьсан. Яаж мэдээ гэсэн чинь тэнд байсан хүн чинь миний таньдаг хүн гэж байгаа хэлсээ гэж ярьжсэн байхгүй тийм. Тэгэж яваал энэ одоо Тэнгэрийн энэ үйл рүү орсон да. Амьдрал дээр нь ямар өөрчлөлт гарч байна? Амьдралын хөвшилт тань мэдхүүд урд нь одоо гэдэг тийм гоё цаг юм. Тэр нь бол би гоёмсаг эмэгтэй байлаа. Маш гоёмсаг ганган ч гэж одоо тэгэнгүүт яг энэ өвдөө ингээд авсан өдрөөс эхлээл энэ одоо хүний ингээд амьдралын хандлага өөрчлөгдөж ирчихсэн. Яа тэгэхээр нөгөө яа ч тэр амьдралын зорилго чинь юу тэр гоё ганган чамин юу гэ тэр ерөөсөө сонирмш болоод тэр амьдралын утга учир биш өчүүхэн жижиг юм. Тэгэл өөрсдөө хэлсэн байлээ. Тэгэл ингээл ямар сандаа манай дүүнэл дараа нь ярьжсэн гэж байгаа. Ямар гоё хч минь байлаа ингээд их юм сонир одоо гоё ганган ингээд нэгсэн хчин тийм ямар болчтой юм тийм хч минь ямар гоё байлаа ийм одоо өнжгөр болчих гэж. Өнжгөртэй биш байхгүй яа тэгэхээр тэр чинь нөгөө амьдралын одоо хандлага зорилго бүх юм өөрчлөгдөж ирж байгаа. Хүний энэ нэг хүний энэ амьдрал хүртэл өчүүхэн жижиг яг үнэхээр тий өвгөд яг ингээд жинхнээсээ холбогдсон өвгөд угаасаа улаачаа байнга ингээд өөрсдөө буусан цагаас эхлээл төсөөр болгоо явчихдаг юм лээ. За тэгээд би нэг өөрөөс чинь яг ер нь бол бас маш өндөр энэ амьдралыг туулсан учраас одоо бол ингээд хүмүүсийн харахад маш олон хүмүүст тийм сонирн байдалд орсон. Баахан сургалт мөргөлд амжаад явцсан. Одоо яах вэ гэдэг ингээд гарц хайраад байгаа юм тийм. Тэр хүмүүс өөрөө ингээд туулаад амжаад гараад ирсэн хүний хувьд бол бас энэ хүмүүс зөв сайхан зөв чиг тийм үү гаргаж өгөх бас тусалж чадах нь гэж бодоод байл. Тэгэхээр одоо ингээд яриад байгаа л да тийм дэлхийн маань өөрөө ингээд хэлбэлсэн өөрчлөлтөд байна. Өөрөө одоо сүн зам галактикийнхаа яг нэг өөр юм ханцуу руу орцсон байна гэж ингээд яриад байгаа юм тийм. Гэхдээ энэ бол өмнөний магадaltaй гэж боддог. Яагаад гэхээр хүмүүс маш их ингээд хуучин шигэ зүгээр ингээд одоо нэг амьдрал нь болж юм тийм. Тодорхой хэмжээний ажил байна, зоос байна тийм. За тэгэл ууж идэх нь ууж идэл, за бүтээгдэх нь бүтээгээл ингээд яваад исэн бол өнөөдөр нэг л биш вэ тийм. Нэг л юм эрэлхийлээд шүү дээ. Юу ирээд байгаагаа мэдэхгүй.
Тэгсэн нэг юм илэрхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг би юу гэж боддог вэ гэхээр хүн гэж амьд чи өөрөө их дэлхийн махбодтой ш. Их дэлхийн махбодтой тийм. Тэгэхээр их дэлхийн одоо тэр 5 махбод биднэрт хүн болгонд байгаа тийм. Эс болгонд байгаа. Тэгээ тэгэнгүүт их дэлхийн маань өөрөө яг тийм өөр хэлбэлсэд ороод ирэхээр их дэлхийгээ дагаад тийм хүн өөрөө ингээд одоо би яах ёстой болоо тийм нэг л юм хайгаад ингээд давхар ингээд дотоод нөгөө нэг хичмэн сэрээд сүнсгэлэн гэдэг юм сэрээд тийм учраас ийм их одоо ингээд гадуур явж байгаа сургалтууд тийм ингээд анзаарч байхад тийм маш олон тийм багшаа гэсэн хүмүүс аюул байна. Гэхдээ хүмүүс тэр би бол тэн дээр санал нэгддэг. Багш байлгүй яг мундаг сайхан чадaltaй үнэхээр сайхан шидтэй сайхан багш зөндөө байгаа тийм. А гэтэл өнөөдөр яг багшаас сурах зөв. А гэхдээ яг өнөөдөр чиний өөрийн дотор л тэр бүх юм чинь байгаа байхгүй. Би хүний уурах тархийг хамгийн анх эхлээд би ингээд одоо өвдөө хасныхаа дараа миний өөрийн мэдчихсэн юм. Би хүний уурах тархийг яг энэ оршин ертөнц гэж боддог. Яг тэгэхээр ингээд бүх одоо одтой холбогдвол тэр уурах тархины тэр одоо нейроны тэр уурах тархины одоо эсвэл тэр холбоос байгаа гэж боддог. Тэгэхээр хүний уурах тархи ертөнцтэй яг адилхан ингээд бүтцтэй гэж бод. Хүн энэ өөрөө оршин ертөнцтэй адилхан бүтцтэй гэж боддог. Тийм. Тэгэхээр өөрт ч л байгаа. Өөрт чинь тэр нөгөө чадал нь байгаа, хүч нь байгаа. Өөрлөгөө л өнгөх хэрэгтэй байхгүй юу? Өрөөлөөс эрдэм сурч болно. А гэхдээ тэр хайгаад байгаа юм чи өөрсөө л болно. Өөрхнөөс ч болно. Оролт одоо хүмүүсийн сүнсгэлийг толихно гэх юм уу? Тэр нэг далд ухамсарлын нэвтэрч ороод тэгээд ямар асуудлууд байна тэрийг ингээд хацгаргалаа шийдэл ихт бас тийм болоод шүү дээ тийм ээ. Яаж тийш нэвтэрдэг юм? Эндээс юу харагддаг юм? Юу ойлгох, юу мэдрэгддэг юм? Тэгэхээр одоо шинжлэх ухаан ингээд нотолсон байна л да тийм. Хүний тарих өөрөө баруун зүүн тарих чинь хоёлоо нэгдэж ажилтдаг юм байна. Тийм баруун тарих өөрөө бэлгийн тарих юм байна. Зүүн тарих араан тарих юм байна. Энийг бүр нэг Америкийн бэлд нэг залуу хүн нэгтэй харалдаг. Тэр энэ үнс. Тэр үнс сонсно. Тийм хаваа маш хүнд хавсан юм л үү. Тэгээ хавсныхаа дараа тэр өөрөө нөгөө яг харалт өгөөд ясна дараа тэр баруун тарих ажил. Одоо нөгөө зүүн тарих би аргын тарих ажиллахгүй болсоо дараа бэлэг тарих ажиллахад ямар гайхамшигтай юм болд юм бэ гэдгийг бүр тэр ихтэй өөрөө ярьсан байсан шүү дээ тийм. Тэгээд тэгэхээр тэр бэлэг тарих гэж тарихтай холбогдохоор одоо бид нар ингэж яриад байна шүү дээ. Том одоо эрдэмтэд докторуудын бүтээлүүд байна. Манай тэнгэр үзэлтний одоо бэлэг ингэ сайхан дэмж одоо дээцүүд гэдэг юм одоо эрдэмтэн буурлууд юм байна. Лавга докторын тий Батбатхан докторын гэдэг эднээс би уншдаг л да. А бас дээрээс нь одоо өвгдийн буулгаж байгаа гэрлийн өргөний өвдөөсөн судрууд тий манай дэмчийн өргөө тэнгэр бэх өргөөний өвдөөсөн судрууд гэдэг тэнд яалтчгүй одоо өвгдийн тэр буулгасан өвдөөсөн судрууд ямар их ингээд эрдэм мэдлэг байна тогтоод унших юм бол за тэгэхээр тэр бэлгийн тарих гэж одоо бидний бэлэг ертөнцийг мэдэрдэг тэр тарих яг өнөөдөр орчлонгийн 5% хувьд бид нэр 5 метр хүүгээрээ мэдэрч байгаа тийм материалын ерөөсөө энэ 5% байна л гэж бидний мэдэрч байгаа. А бидний мэдрэхгүй далд ертөнцийн 95% байна гэдэг шүү дээ тийм материалыг тэрийг хар материалч гэдэг нь хар энергич гэдэг нь тийм тэгэнгүүт тэр бэлэг тарих гэж тарих итгэжэд ирэхээр нөгөө бидний мэдхгүй байгаа тэр 95% тэр бэлэг ертөнцийн мэдээлэл рүү илүү гүн ойртдог гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр одоо засаж байгаа хүнтэйгээ цуг хойлоо яг тэр төлөв рүү цуг орж байгаа. Тэн дээр одоо сүнсний мэдээлэл хамгийн наан байгаа бидний мэдээлэл хүний сүнсээс одоо тэр бэлэг ертөнцийн бэлэг бидний нүдэнд одоо бидний мэдрэхүйд мэдрэгдэхгүй тэр бэлэг ертөнцийн 95% дээр байгаа тэр одоо юу гэж хэлэх юм те бид нар тэр танихгүй байгаа учраас бид нар тэр хар гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэрний хамгийн наадлын ойр бид нарт авч чадах мэдээлэл авч чадах одоо холбоо саана хүний сүнсэн дээр л байна. Тэгэхээр тэнд яг тэр лөө холбогдож чадвал хүний сүнстэй сүнсний мэдээллийн тэр одоо аркашаар холбогдож байна гэсэн. Тийм. За нийтлэн ингэж харж байхад манай хүмүүс төр ямар асуудал байна? Тэр юунаас болоод байгаа шүү.
нийтлэг ингээд харж байхад ер нь ингээд мэдэрч байхад хүмүүс маш их ингээд гондцсон байт юм байна. Зүрх сэтгэл нь ингээд бие биендээ гондчихсон тий. Зарим нь бол одоо бүр ингээд цөхрөөд магадгүй энэ бидний өнөөдрийн төр засаг одоо өнөөдөр бидний Монголын бидний амьдарч байгаа төвшин нийгмийн байдал бүгд нөлөөлдөг байх тий. За ганцхан манай монголч өнөөдөр дэлхийн байдал ямар байгаа вэ тий. Дайн дайжинтай ямар хүнд байна тий. Тэгэхээр энд ерөөсөө маш их ингээд зарим тохиолдолд одоо бүр ингээд цөхрөөд цаашаа ингээд яахаа мэдгүй гэсэн. Ханас авал ирэх юм бэ тий. Дотроо муудалцаад байна. Ойлголцож чадахгүй байна. Тий. Гараад ажил хийгээд ингээд санснаар хөндлөхгүй. Ийм юмнаас болоод хүмүүсийн нөгөө урам зориг их хуурцсан байдаг болов. Тий. Тэгээд хүний тэр сүнсгэл гэж одоо яг бодын шашнаар ярих юм бол хямс сүлдэнд ороодсон. Тий. Хямс сүлд ороодно гэдэг чинь чиний тэр дотор байгаа сэтгэлийн одоо бүх юу гэж өргөжөөд тэр сүнсгэлийн эрчим дороодчлаа гэсэн үг байна. Тэгээд сүнсгэлийн тэр эрчим дороотод ирэхээр угаасаа хүний биед ингээд цаанаасаа байж ялангуяа бүх монголчуудыг ингээд дээд тэнгэртэй эцэг өвгүүдийн одоо дээд холбоостой холбогдож байдаг эрчмүүд байдаг. Наран, саран гэдэг. Ер нь ярьдээ шүү дээ. Бясалгач нарт гэсэн алтан мөнгөн ийм алтан утас мөнгө утсан ийм холбоос байдаг гэдэг юм тий. За уран зориг хуурж унжиж явсараа сүүл рүү тэр тэнгэрлэг өвгүүдийн дээд тэр холбоос тасарч гисэн. Тэр холбоос тасраад ирэхээр хүний дотор байдаг нөгөө уран зориг бадарч байдаг. Тэр уран зориг ямар ч юм би нэг болгондоо бүтээндээ өө яахтай альдан гарчандаа гэсэн тэр хүний одоо уран зориг байхгүй болчтой. За уран зориг хураад ирэхээр дагаад хүний ингээд дотроо унжгаад гал сүл төв болцсон байгаа хүний нөгөө тарих хүртэл ингээд сэрч ажиллахгүй шүү. Нөгөө ямар унхайг юм бэ гэдэг чинь. Тэр үе шиг ингээд сэрч ажиллаж чадахгүй. Унхайг унтаа байдал орчиж байгаа байхгүй. Тэгээс сүүл рүү яаж бусдаас горцсон. Намайг хин нэг нь аварчих юм шиг те. Намайг хин нэг нь хайрлах юм шиг. Тэ? Ингээд гордостой юм болцсон байгаа байхгүй. Тэгээд сүүл рүү яагаад ирж байна? Юусоо л өөрөө нөгөө сэхэрэл байхгүй болохоор сэхэрэл байхгүй болохоор тэр сэхэрэл чинь бас өвгөдөө холбоостой байдаг шүү. Сэхэрэл байхгүй болохоор сүүл рүү яах вэ? Бүх буруу бус руу ч өөрөөсөө буруу хайдаггүй ерөөсөө байхгүй. Өнөөдөр бие бусдад буруудаа ихэнх хүн дээр дандаа ингээд тэгээд заслысны дараа хүмүүс аягүй ухаалаа атгал та. Яг энэ заслаар бол дандаа нөгөө яг бэлэг тархиныг төвжүүлээ ухаалсан дандаа програмтай явуулчихаар тэрний дараа хүмүүс нэрэл ийм биш үү. Одоо би үгүй ерөөсө таарахгүй байсан хамгийн ойрын үнэтэй үгүй надад аягүй асуудал байсан биш үү. Надад аягүй юм байж гэдэг хүмүүс өөр болоод ирж байгаа хүн зөндөө ба. Сонирхолтой санаа төвшүүллээ л да. Сүл хэмэр гондно гэдэг чинь сүнсгэл бие дээр байгаа тэр эрчим нь унждаг юм. Тийм шүү дээ. Тэр эрчмийг нэмжихдээ одоо болно. Стасэлмээр үгэлээд байна. Ер нь бол өвгөлд ингээд энэ сүнсийг биш сэтгэлийг сүнсний гал гэж. Сүнсний гал. Тэгэхээр хүний сэтгэл ямар вэ? Чиний одоо тэр хямсвал чиний сүнсгэл чинь тийм эрчимтэй байна гэсэн. Сэтгэл чинь урууд ороо гундаад л байвал чиний нөгөө дотор хүн нөгөө хямсвал чинь давхар гундаад л байна гэсэн. Ямар нэг байдлаар. Тэрийг гэлтгээд байвал тэгэл болгон сайхан болоод өрөөсөж байхгүй тийм. Тэгээд тэр сүнс гэдэг байгаа юм дээр бол одоо олон эрчим нэгдсэн. Тэгээд хамгийн эхлээд мэдээж амь бий болоход тэр сүнс таал бий болдог гэдэг үстэй. Амь хаав тий цүм хааны тэнд амь хаав тэнд сүнс байдаг гэж ярьдаг тий. Тэгэхээр тэр сүнс гэдэг эрчим чинь дотроо ер нь бол ичээ талаас байдаг. Ичээдлээс ирсэн. Ичээдл одоо өндөр өвгүүдийн мэдээлэлтэй дотор байж байдаг. Аав талын бас удмын мэдээлэл байж байдаг. Тэр гений югаар ирдэг баг тий. Дараа нь тэр амны эцдийн одоо оршихуй. За тэгээ дээр нөгөө хүний ингээд хувь заяаг ингээд тэгээд өөрөө дэж байгаа бас өөр юм мэдээлэл. Яалт ч үү тий. За дараа нь ингээд хүний хороо дээр ингээд шүү дээ хүн болгон өөрөө үүрэг даалгавартай ирдэг гэдэг хэлээд хэрэгтэй тий. Адилхан биш. Тэгэнгүүт яг тэр үүрэг даалгаврыг хийх үглийн бас дэмдэг бас тийм ч юм гэдэг сүнсгэл.
олон тийм мэдээллүүд, Тийм. олон тийм одоо эрчмүүдийн нэгдэл болох гэдэг шүү дээ. Тийм байхгүй. Тэгэхээр одоо тэр нөгөө бидний яриад байгаа ертөнцийн оюун ухаан гинүү, бурхан гинүү, нөгөө мөнгө үг тэнгэр гинүү. Тэр дээр байгаа мэдээллийн асрах одоо энерги мэдээллийн төвч гэх юм уу, хакаш гэх юм уу байж шүү дээ. Тийм тэрүүнтэй энэ хувь хүн холбогддог сүнсглийн одоо миний л тэгэхээр яг тэр таван эрчим байдаг. Яг хүн. Тэгэхээр тэр холбоосуудаараа одоо яа гэм би бол ойлгохтой нөгөө квант холбоо гэж зүйлүүд яриад шүү дээ. Эгэл бөөмөөс доод, эгэл бөөмөөс дотгошоо ертөнц нэг юм аа л гэдэг шүү дээ. Мэдээлэл, энерги мэдээлэл яг бүгд ингэ холбоостой байна яг нэг байна. Тэгэхээр тийм таван эрчим байдаг юм. Заслаж хад мэдрэгддэг. Өөр чинь түрүү нэг ярьж байхад би сонирхолтой санаа тавьшууллаа. Одоо ингээ хүүхд залуучууд утсан мөрөөдө тоглоом, компьютерийн тоглоом тасрагт амтаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө USB тавч дарах болгонд сүнсний гэрээ хэгтчихэд байна гэдэг тийм мөрөө. Энийг нэг тодорхойлох. Энэ би заслаж хатаа нэгсэн. За. Яа тэгэхээр энэ дээр одоо өөрөө улсын одоо бүр нэг юуны алба тийм дээ хүчний байгууллагатай ажилладаг. Хүчний байгууллагатай ажилладаг тийм гэр бүлтэй хоёр хүүхэдтэй нэг сайхан залуу ирсэн. Ер нь давж ирсэн л дээ. Тэгээд өөрөө нөгөө мөрөд тоглоом тоглодог. Тэгээ мөрөдөд тоглоомд ингээд тоглоод бүр одоо ээж аав нь бүр хэмнэ. Тэр мөрөдөд тоглоомд хүн орсны дараа ер нь гэр бүлнээс хамгийн их зовдсон юм билээ шүү дээ. Аврахын тулд мөнгөнд гаргаж өгсөөр сүүл рүү ямар ч гарцаагүй байдалд ороод одоо 60-70 сая хүрээд ирэхэд дийлэх байгаад ирж байгаа. Тэгээд өөрөө ирсэн. Тэгээд тэгэнгүүт тэр залуу дээр яасан бэ гэхээр за 90 мөрөдөд тоглоомд ингээд донтоод хамаг юм одоо хэнийг чайлгүйгээр эцгээ чайлгүйгээр тавиад өгсөн байгаа тэр хүмүүсийн нийтлэг нэг шинж нэг үед өгөхөд одоо энэ өрөн дээр хов хасан гэдэг. Ямар ч хайр байхгүй. Аливаа хүнлэр ингээд ерөнхий ингээд тандаад сүнсгэл рүү яг бэлэг ирсэнсээр цуг ингээд тойлоо очоод тандахад хүний үр зүрхэн дээр те хайр эрчим байдаг, хүндлэлийн эрчим байдаг те. Тэр ихтгэл одоо буддаа шиг маш бүгдийг ингээд инэрсэн нэгүсгүй эрчим бол байж. За үзээ ялтаж эрчим наа гэхдээ хов хасан болсон гэдэг тийм үү. Ерөөс хоосрц юу ч байна. Тэгээд тэр залуу дээр засал хийж байхад одоо тэр эцэг талаас ирсэн тэр сүнсний мэдээлэл шүү дээ. Тэр эцэг талаас ирсэн сүнсний мэдээлэл болохоор хүмүүний нэгдүгээр хүрдэн дээр ерөнхий төв олж байрладаг. За тэгээд амьдралын нэг ноён нурууг нь хариуцчихэдэг. За тэгээд дээр нь одоо яс тулгуур бүх хэрэгтэй ерөнхий бас эдсийн төвшин бүтэн байдлыг хариуцдаг бас тийм мэдээлэл тийм одоо эрчим байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр эрчим тэр нь болохоор ингэ байхгүй. Яг ингээд дуудаад одоо эргүүлээд яг засал хийж байгаа явцад яаж мэдэрсэн бэ гэхээр бүр ингээд бүр ямар ч нөгөө хоол ундгүй байгаад үсэд сангаад хангацсан. Тийм амар эрчим тэгээд бүр ингээд одоо ус өхөрийг усгүй удацсан хүнд ус өхөр нэг ам хамраар нь садарч гараад идэг гэдэг байхгүй. Яг тийм эрчим мэдэрч байгаа байхгүй. Тэгээд би хоригдож байгаа дэрлээ гэж яг ингэж надад хэлсэн. Тэгээд тэрийг ингээд тухайн үед би өдөөсөө хаана хоригдож байгаа дэрлээ гэж. Тэгээд дараа нь би яг ингээд заслаж хат явцдаа өгдөгөө ингээд хүүнэлтгэхэд юусэн бэ гэхээр энэ мөрөдөө тоглоод ингээд одоо дандаа ингээд энэ тоглоомуудад чинь эхлээд тоглохдоо эхлээд зөвшөөрч гэнэ үү? Юу вэ? 18-наас өснөө дэлхийг зөвшөөрч гэнэ гэдэг. Тэрийг ингээд дараад явахдаа тэн дээр нөгөө сүнсний гэрээ хийдэж. Тэгээд яг тоглоом тоглохыг зөвшөөрөөд одоо мөнгөд тэгэд 10 сая гэсэн бол 10 сая дээр зөвшөөрлөө шүү дээ. Тэгэхэд сүнсний гэрээ хийгддэг юм бэл. Тэгэл хийгдсэн бол чиний яг тэр одоо эр хүний хамгийн гол хямрсвал бүх яагаад эр хүн бүс нөгөө сүлдээ засныг бүсэндээ нэгдэг үстэй. Эр хүний хямрсвал бүсэндээ явдаг гэдэг шүү дээ. Яагаад манай өвгөд нэгдүгээр хүрдэн дээр тэр гол эрчим байгааг мэдчихэж шүү дээ. Тэнгүүд хамгийн гол тэр эрчим нь юу вэ? Тэрийг ингээд хорцсон бид юм. Сараа тавьчихдаг юм. Сарж авдаг юм. Тэнд төвж ячдаг юм. Тэгэл ерөөсөө тэр өрөө дарсны дараа л зэрэг юунаас гарна. Хүлээнээс гарна. Тийм байд юм бил. Сүнсний гэрээ гэж бас байдаг. Харийн хүчнийхээ энийг өгдөгтэй энэ тоглоомыг бодож олж байгаа энэ дэлхийд дээр хүмүүс ингэж хамтуулж байгаа цаанаа нэг хүч байж л таарад шүү дээ. Тийм байж таараа. Тэр бол бүр юу үнэн гарцаагүй. Тэр хар хүч бол байна. Тэр энэ тоглоом одоо юу байдгийг тэр бүгд
цаанаасаа бодлоготойгоор өөрсдөө нөгөө технологи сэдэж штэ. Тэгэл гэрээ хийж байгаа. Тэр ихтэй саяхныг харж байгаа ингээд хаа нэлээ Америкт илүү сүнсээ нөгөө худалдаггүй сүнсээ худалдаггүйгээ тоглоом болсон. Тэгээд би сүнсээ окей зөвшөөрч ингээд энийгээд залуучууд ингээд сүнсээ худалдаад байгаа байхгүй. Яг цаана нь бол байж л байгаа. Яг жинхнээс худалдаад байгаа. Худалдаж байгаа байж л байгаа. Тийм би. Ийм байна. Тэгэхээр манайх бас энийг анхааралтай аваад хүүхдүүдээ за ер нь бол тэр компьютер мөрөдө тоглоом компьютер тоглоом бантаад байгаа хүмүүст бол тэр зүгээр харын хүчинд эзлэгдчихээд хайртай юм байхгүй ч жоо тийм зүйл нь шүү дээ. Тэгэхээр бас тэр талаас нь бодолцож ер нь үзүүлж харуулах хэрэгтэй л дээ. Энэ үг л. Одоо энэ мэдүүлээ алийн болох юмнаас тойрол нэг шинжлэх ухааны царай гаргах гэдэг. Тэрнээс илүү нарийн юмнууд бол бас энд байх шиг байна л та. За хүмүүс ингээд нэг тийм юунаас болж илүү сэтгэл хөдлөлт одоо юу гэдэг уур бохимдол, хайр, талархал, гомдол юунаас нь аль сэтгэл хөдлөлийн төлөв гэх юм уу тэр нь хүмүүсийг хамгийн их гэмтээгээд байна. Хамгийн эхлээд ийм шиг байна нөгөө нэг бусдыг байгаар нь хүлээн зөвшөөрч чаддаг л болох хэрэгтэй юм шиг. Эхлээд ямиг ингээд бодтоор ингээд харж бас тийм. Ерөөл байгаар ингээд хүлээн зөвшөөрч алдаатан дутагдaltaан. Яагаад тэгэхээр тэр чинь та хоёр нэгцэх хүүхдүүд биш. Та хоёрын нийгмийн байдал төсөв. Та хоёрын ээж аавын удмын гарал төсөв. Тэр ч битэл нэг айлын хоёр хүүхдийн сүнс хаанаас ирсэн? Язгуур сүнсний төсөв байна. Тэр сүнс хаанаас ирсэн гэдгээс маш их юм шалтгаална. Яагаад бидний ээж аав өвгдүүд маань биеийн төрөлхөөс ухааны төрөлхөө чилдэг байсан бэ? Яг тэр сүнсний язгуур өөр хүний алхам байх ямар ч боломжгүй. Тийм үстэй тийм. Тэгэхээр хамгийн эхлээд зүгээр хүнийг зүгээр л байгаарнд нэг хүлээн зөвшөөрөд сурчих хэрэгтэй юм шиг байна. За тэгээд ойлгочих юм бол дараа нь хоёр дахь асуудал нь өөрийгөө бас ингэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Одоо ингэ хараад байхад хүн өөртөө бас хайх хатаа. Өөртөө аяг байх. Өөрийгөө ерөөсөө хайх. Өөрийгөө хайрлахгүй зүтгэлээ. Гэтэл тэр дотор хүн тэр сүнс нь өсөхгүй байгаа байхгүй. Ямар их туйлдчихсан тий. Одоо албан тушаал тухайлбал ингээд ийм юу вэ л та. Одоо төрийн албанд ингээд мессен дээр том мессен дээр очих гэж юм. Болчин зүтгэлээ. Яаж хийж байгаа л нэг чадвараар гүйж аваад тэр мессийг авчиж байгаа. Гэтэл өнөөдөр за болоо да энэ миний чадал та гэдгийг юусэн ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө чадахгүй ингээд месс үздэг маш их ядарч байгаа хүмүүс байна. Тэгээд тэрнээсээ нөгөө сүнсэн цуцаа одоо болчихвч яг хүнээр хэлэхэд бол одоо болчихвч тийм. Би дийлэхгүй нэ ядарч байна гэдээ бүр ингээд хэлж байгаа. Яг сүнс тэг цуцалдаг. За тэгээд дээрэс нь ингээд өөрийгөө хайрлах. Өөрийгөөс ойлгох. Зарим хүн өөрийгөө би айгуу царай муутай, би айгуу тарган гэдгээ голчно. Гэхдээ тэр ер нь эцэг эцэст амьдрал тэр тарган байна уу, царай муутай байна уу? Тэр нэгдүгээр зэрэг ач холбогдол мөн үү? Бүх шүү дээ. Чи тэр гоо сайхан байх чинь тодорхой хугацаанд л байна. Тарган байхыг чи өөрөө одоо дураараа хэрэг дотроо чи чадaltaй бол дураараа өөрчилж чадна тий. Багцгүй юу өнөдөр чухал юм бэ? Чи дотроо ингээд сэтгэл чинь л шанал зовооргүй тийм биз дээ. Амар амгалан байл та. Тэр сэтгэлээ амар байлгахын тулд өнөөдөр өөрийгөө их тайлбар. Тэр дотор байгаа хүний яаж одоо чиний тэр биендээ дийлэхгүй юм руу зүтгээд байгаа чинь болоо дотор хүн чинь яаж ядар сулдж байгааг юусэн ойлгохгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг бол ерөөсөө ингээд крестер ялгаагаа тавьдаг юм биш ээ. Тэ тэр 5 6 давхар хаусч биш үдэ тас машин биш. Эцэст юу юм бэ? Чиний дотор байгаа энэ хүн тэр сүнс гэж дотор сэтгэлийн амар амгалан таашаалыг л эдэлж ивэл болоо шүү дээ. Тэгэхээр өнөөдөр өөрийгөө эхлээд тайлжсан хүн сүнсээ 50 амгалан байлгацсан хүн. Тэгээд дараа нь сүнс хизээч худлаа. Сүнс шуналтаа биш. Хамгийн ариун мөн чанар хүний сүнсэнд байдаг. Тэр чигээр хайр. Яг сүнсний яг жинхэнэ мөн чанар бол хайр гэдэг. За тэгээд их өндөр түвшний одоо сүнсийг хүчрхэгжүүлэх юм бол мэдлэг л гэдэг юм. Зөв мэдлэг. Буруу мэдлэг бол хов болчих шүү дээ. Харин тэнгууд сүнсийг хүчрхэгжүүлдэг юм бол зөв мэдлэг.
Тэгээд тэр Сүнсний хоол тижээ шиг юм тийм үү? Тийм. Тэгээд тэр зөв мэдлийг нөгөө одоо хийгээд дадлага урдуу болгоод ингээд ирэхээр хүний ингээд сүнс би яг нэгдээ тасар хүчрэг байд юм байна. Энийг уусаа алтан дээр дэмний аялал дээр өгöd хэлсэн л байна. Сүнс эзэн би ямар үед нэг хинтээ болд юм бэ? Тэ? Гэт хэлсэн байна шүү дээ. Сүнсийг бас нэг тийм гэрэлж болдог, материалыг зүйлж болчдөг гэдэг нэг тийм юм хэллээ дээ бас. Тэр яагаад тэгээд вэ? Энийг болохоор одоо ингээд энэ их тэнгэр үзлийн гүн ухааны гой сургаал онлууд тийм эднээс ингээд хараад уншаад авах нэгдүгээр хоёрдугаар ерөнхийдөө ингээд бас тодорхой хэмжээгээр ингээд бас нэг хүмүүсээ яг юм юу сүнслийн төвшин дээр бас нэг ажиллаад нэг жоохон ч гэсэн нэг дадлага авцсан яг энэ өөрийнхөө одоо мэдлэг энэ одоо дадлгаараа би юу гэж боддог вэ гэхээр яг энэ сүнс болвол яг сүнсний мөн чанар нь өөрөө хайр гэж ирсэн тийм гэрэл. Яа тэгэхээр энэ хүнд ирж байгаа энэ сүнс болохоор өөрөө яг гэрлэн мөнчтэй байна. А тэгтээ тэрийг чи гэрэл байлгах юм уу? Эсвэл сүнс бол өөрөө хий тийм хийгээр нь байлгах юм уу? Хий байх юм бол аль болохоор гэрлэн ингээд амин чанартай болчих юм бол хүн маш ухаалтай, гэгэрэлтэй, нинжин сэтгэлтэй, өгөөмөр сэтгэлтэй тийм болчихж байгаа байхгүй юу? А хий төлөвтнийг байлгаад байх юм бол нөгөө л уур уцаартаа жоох юм болохоор урваагаал эсвэл уурлал тийм ийм одоо докторгүй юм төлөв чинь хийн төлөв нэх байгаа байхгүй юу? Зүрхний хитээ хичээдэг шүү дээ. Тийм. Сүнс өөрөө тийм одоо жоохон сарнимал тийм үнэн зэгстэй мэдлэг олж авч чадаад өөрийгөө цэнэгжүүлж хүчрхжүүлж чадаагүй л байгаа л хийх гэдэг тийм төлөвшөөгөл тийм төлөвшхийн тулд байж та нэгдүгээр хүний мэдээж туулгаа эцэг зөндөө олон юм нөлөөлөл эцэг хүмүүжил юм байл а тэгээд тэр төлөвшил дээр нь тэр нөгөө зөв мэдлэг тэрийг ингээд алга урдуу болгосон дараа сүнс аяг хүчрхсэн юм байна тийм тэгээд тэр сүнсийг нөгөө гэрлэн төлөвт байхгүй хий төлөвт байхгүй эсвэл чи бүр адгийн дор одоо бүдүүлэг аливаа юмаа уураар шийддэг. Хүнийг доромжилж нөгөө муухай хар энергиэрээ хүнийг өөрийнхөө хар энергиэр хүнийг шидлээд тэгээд дээрээс нь тэр хар энерги буцааж аваад өөрөө хоололдог. Дотроос тийм адгуус төлөвт байх юм уу? Тэр адгууслаг тийм төлөвт бол одоо нөгөө гэрэл хийнээсээ илүү нөгөө хүнд матери төлөв рүүгээ илүү ордтой л гэсэн үг үстэй. Тэгэхээр яагаад нөгөө хүн өнгөрсний дараа одоо доошоо орчихгүй сүнс доошоо орчихгүй гэдэг тийм. Тэр чинь доошоо орно гэдэг маань одоо тийм адгууслаг төлөв рүү байсаар хагаад дараа нь нөгөө энэ биенээс сүнс салсны дараа тэр сүнс гэрхэн чанар хий чанараас илүү хүнд төлөв рүү орсон байх гэсэн үг. Мөн үү? Тийм. Тэгэхээр яг даахгүй доош шингэж тэгдэг шиг тийм үү? Сөрөг мэдээлэл даахгүй тийм үү доошоо мэдээ. Тийм. Өөрөх нь мэдээлэл тийм хар хүнд мэдээлэл шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэгж тийм байна даа гэж бодлоо. Тэр өөрийн чинь одоо хайс чадлын талаар сонирхох. Яаж хүнийг хэмжилдэг гэдгээр сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг юм уу? Одоо тэр сүнсийг нэг гэрэлтүүлж өгөх гэдэг шүү дээ. Тэгэд би боддөө ерөнхийдөө ингээд миний одоо өөрийн заслын хийж энэ онцлог болохоор илүү нэг хүний сүнсэлтэд нэгдэж чадсан бол гэж боддог шүү дээ. Гэхдээ яг одоо би нэгддэг гэж том хэлж чадахгүй. Зүгээр ерөнхийдөө хүний сүнсглийн мэдээллийг авч чаддсан болов сүнсгэлтийн ойртож очоод нэгдээд тэр мэдээллийг авч чадсан болов гэж боддөө шүү дээ. Яг тэр хүний сүнс ингээд яриад идэг. Гэхдээ ярьлаа гэхэд одоо тав дээр ярьж байгаа юм шиг ингээд тавч тодорхой ярихгүй шүү дээ тийм. Шууд ингээд тэр нөгөө мэдээлэл нэгээд идэг. Эснийг хоолох. Манай эзэн тэгээд байна. Хоолдог тэр зөвхөрцөн тэр сүнсний эрчим юунаас болоод ингээд ингэж гинтээд ийм одоо гомдол зөвхөрлийн эрчим заа тэгэл ингээл мэдрэг тэн дээр байгаа эрчмийг ингээд мэдрэхээр хар саар гэж мэдрэгдэн. Хар гэхээр хар цацраг туяа гэж маш хүн дээр мэдрэгдэн. А эсвэл ингээд зүгээр одоо саар нүүрцэн мэдрэгдэн. За эсвэл бүр гоё түрүүний яриадсан гэрэл төлөөж за яг гэрэл төлөөж тэгж харагдаагүй л дээ. Тэгтээ аюу гоё хөнгөн маш гоё энерги мэдрэгддэг. Тэгэнгүүт тэр одоо юунаас болчих вэ хандаж штэ. Юунаас болчих вэ? Өөрөөсөө болчих уу? Гаднаас ирчих үү?
Тэгэхээр гаднаас ирсэн бол шууд мэдрэгдэн тэр хүн нөгөө чиглээд ирсэн нөгөө хараа чатгын дайны тэр нөгөө харагч хүн санаатай хийсэн, санамсаргүй хийсэн. Одоо санаатай хийхээс гадна маш их дотроо хараа нэрхтэй хүний үзэн яддаг тийм хүний харсан хүртлэх муухай болсон гэдэг. Тэгэхээр тэр нөгөө муухай хараа муухай бодож байгаа хар муухай үг амнаасаа гаргаж агаад үзэн ядалтай муухай харцаар тэр хүнээс өдвчгэд тэр гэмтэл хаашаа ирэх сүнсрүү ирдэг байхгүй. А тэгээд учир шалтгаан юундаа байна вэ харахаар өөрөөсөө болсон бол өөрөөс нь гаднаас ирэх өөрөөс нь юу болоод байгаа юм бэ гэхээр нөгөө айгүй гомдол цөөхрөл ганцаарл одоо юу байдгийг тэр хүний тээцэн тий. За бас өөрийнхөө сөрөг төлөвшлүүд ямар ч сөрөг зам төлөв байна. За хүн гомдоцсон юм байж бас өөрийнх нь тэр хүний бас өөрийнх нь ямар сөрөг төлөвшлөө гэхээр одоо хилдэг ч гэдэг юм уу тэр мэдээлэл орж ирдэг. Хүн өөрөөсөө хайрладаг. Хүнтэй харьцдаг зөвхөн өөрийгөө л боддог. Ашиг харж харьцдаг. Өөрөөсөө хэмжиж хайрладаг. Гэт ингээд юм мэдээлэл ороод ирэх жишээ юм тий. Эсвэл айгүй муухай сэжигч. Юм болгоноос сэжиглж явдаг. Тэгээ нэг сонин заслыг санаас гарддаг сонин яг ингээд юм дээр тэрийг би тэгээд дараа нь одоо би өөрөө л яг нэг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр амин сүнсэн дээр ингээд тэн дээр хандчаад огоод байгаа байхгүй бөөж би огоод болдгоо. Тэгээ энэ одоо юунаас болоод би огоод байгаа юм бэ гэдэг. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд заслыг гэж яаж одоо өвгөдөөс ингээд мэдээ ирж ш өвгөд хэлчихс тээ. Өвгөд хэлээгүй юм сүнсэн хэлсэн. Аюу сэжигч. Ерөөсөө юу ч орддгүй юм болгоныг аюул гэж сэжгэлдэг гэдэг. Тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгээд сэжигч хүн байхад би яагаад аваад идэв тий. Тэрийг ингээд яхаар өвгөд надад хэлж байгаа. Яа тэгэхээр тэр нөгөө их сэжиглэхээр одоо тэр тэгээд нэг газар өвдөд байгаа байхгүй. Юу вэ гэхээр тэр миний дэлгүүн дээр ингээд мэдэгдэт байгаа байхгүй. Тэгэхээр их сэжигч хүн юм ингээд одоо тэр дэлгүүчин бас ингээд нөгөө дэлгүүчин гэдэг чинь нөгөө цусны одоо бүх нөгөө тохирдол юу тэр дэлгүүр яадаг нөгөө цусны эсүүдийн юу л цогцос хадгалах газар ч гэж дэлгүүр яадаг гэдэг тэгээд идэв шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө айгүй мохо бохор мэдчихээн бохор орчин байна гэдэг ингээд үргэлж нөгөө дахлааны систем ажиллаад байгаа болгоомжлоод ингээд байхаар сүүл рүү одоо тэр дэлгүүнд нөлөөлдөг юм. Тэгээд ингээд дэлгүүн дээр заавал өгөө тэгээд аваа. Тэгээд би дараа нь чи аюу сэжигч юм уу чи гэдгсэн чинь би өстө одоо л жоохон гайг болчиход байгаа. Түүнээс би өстө нэр аим шиг юмсэн бараг тэрнээс олж мэрэг хурс алсан гэдэг чинь. Гэх мэтчлэн тэгэхээр ховолдог гэсэн үг тийм. Ховолдог гэх юм уу тийм. Тэгээ өөрийгөө хүн бодлороо өртгөхөд кодлайчдаг юм л та. Тийм. Ер нь бодол гэдэг чинь хаанаас ч байгаа. Бодол гэдэг чинь олон эзэнтэй шүү дээ. Бодлын эзэн сүнс байж болно. Гэтэл бодлын эзэн тэс өөр ч эзэн байж болно тийм. Хүүхдүүдээр нь ямар вэ? Хүүхдүүдтэй ажиллах юм байна. Хүүхдүүд чинь ерөөсөө яг нөгөө цагаан цаас шиг. Тийм. Хамгийн ариухан. Өөрхий хамгийн ингээд одоо юу ч гэтэл маш ингээд тэр нялх тэр ариухан амьд чинь гомдод үргэлээ. Айгүй үргэлээ. Яг л маш хүнд гомдлыг дээдсэн. Нэг хөөрхөн хүү ирсэн 12 настай байлаа. 11 бай настайч бол 11 2 орчим насны сургуулийн хаяг болсон. Сургууль дээрс явах байсан. Тэгээд нөгөө хоол моож тээсэн сургуульдаа ч явах байсан гэдэг эмээ давж ирсэн. Тэгээд тэгсэн чинь тэр хүү дээр ингээд сөсгөл рүү яхад тастаа маш их өрөвдсөн тэр хүүхдийг. Яа тэгэхээр тэр хүүхдийг ерөөс хин ч ойлгоогүй байсан. Ээж нь болохоор жоохон дүүтэй. Тэгээд аав нь болохоор хөрөх засвар. Ерөөсөө ингээд дуудлагаар явждаг гэрэн бараа хардгүй. 5 төгрөгөө л олж өчөөл болоо. Тэгээд эмээ нь хажууд нь байдаг. Ээжийнх нь ээж. Тэгээд нөгөө хүүхдийг гэрийн анхаарал халамж аягүй муу юм бэ л гэж аа. Тэгмээс сургууль дээр нь тэр хүүхдийг нөгөө нэг удаагийн ингээд нэг л юм болсон ба. Тэрийг заслаж байгаа мэдсэн. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхдийг маш их ингээд хинч итгээгүй тэр хүүхдэд өөрөө буруу юм үлдэг байхад нь буруутан болгоод тэгээд зөрчгсөн хүүхд байгаа. Тэгээд дараа нь ингээд ярилцахад тэгж байгаа байхгүй юу? Юу гэлээ үлгүүр дээрээс нэг хуцаал болсон. Тэгээд тэр хүүхдийг авсан гэдэг. Тэгээд дараа нь ингээд тэр хүүхд бүр
эмээн хамгаалаагүй, ээж аав нь хамгаалаагүй тэр хүүхдийг буруутан болгож тэр чигээр үлдээгээд сүүлд нь бүр нөгөө сургуулийн камер шүүхэд тэр хүүхд аваагүй гэсэн. Илэрсэн гэж байгаа. Тэгсэн хэрнээ эмээ тэгээд та нар тэр хүүхдийг илэрсэн багт нь очиж энэ хүүхдийг дагуулад багшийн тэр хүүхдүүдээс нь уучлалгуулгаад та нар захиралтай нууцаад хийж өгч байгаа. Тэгээд тэр хүүхд сүүл рүүгээ яад болсон гэхээр тэгээ эмээ нь юу гэж ирсэн бэ гэхээр үгүй ингээд хүүхд зодоод болохгүй. Тэгээд одоо багш нь аюул дуугүй. Одоо энэ хүүхд сургуулаа хийж байгаа. Хичээлдээ бүр явах гэсэн. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхд яад өгөхээр нөгөө бухимдлаа яах юм хинч ойлгохгүй болохоос сүүл рүү ерөөсөө нутгаараа авдаг. Тэгэнгүүт зодооч хүүхд. Гэт ингээд тий маш хөөр хүүхд. Тэгээд тэр хүүхдийг бүр тийм болгочихсон байсан. Тэгэхээр хамгийн эхлээд эцэг их тэр хүүхдтэй ингээд одоо тэн дээр амар байгаас тэр хүүхдийг хулгаад бүтээгдсэн байна. Дараа нь камерын бичлэг гарцсан багт нь хүүхдийн төлөө хинч яваагүй байгаа. Тэгээд тэр айгүй өргөдмөр яг заслын дараа миний ширээн дээр нэг алим байсан. Чи би алим идэж болох уу? Тэгэд эмийн нэрсэн хоол идгээсэн хүүхд гэж юу ч идгээсэн. Тэгсэн чи би алим идэж болох уу? Нөгөөхөн дөрөв хуваагаад өгсөн чи нэг нь идчихээд хичээ би хоёрын дүүдээ авчиж өгч болох уу хэлж байгаа байхгүй. Нэг тийм. Тэгэхээр ерөөсөө нялх хүүхэд хамгийн эмзэг тэр ариун цагаан цаасыг өнөөдөр бид нар юугаар тулдах юм бэ тийм хайраар. Тэгэхээр хамгийн гол нь тэр хайр гэдэг чи юу юм бэ? Зүгээр эрхлүүлээд үнсээд гой хоолонд өгөх биш шүү дээ. Тэр хүүхдийн цаана юу болж байна тийм? Юу юм хүүхдээ уран зургийг хуулах юу болж байна гэдгийг дандаа анхаарч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэл юм бол эцэг их түүнээс өөр нялцганаад хайрлаад юугаарч дутаахгүй өсөх тэр бол биш ээ. Тэр талд байгаа 90% их очроонд тийм. Тэнд нэг асуудал үүсчихээр л гадна тишээ хүний хүмүүжил төлөвшөл амьдрал бүхэн сүрчээд байна. Нэг л уран зургийг хуулчихад тэгэл хүүхэд. Тэр чигээр өвлөжтэй. Тэгээд тэр хизээ засагтаагүй явсан бол тэгэл тэр чигээр өвлөжтэй. За энэ хүрээд яриагаа өндөрлөө. Тэгээд яриад байгаа шалтгаан юу гэхээр ер нь бол манай бидний нэг 60 орчим 60-70 орчим хүн монголчуудын сэтгэлгүй нэг тийм асуудал бий болчоод нийгэм өөрөө болохгүй бүх хүн готрон амьдралахгүй гэдэг тийм сэтгэл хангамжгүй асуудал үүсэж байгаа. Тэгээд бидний туслахын тулд нэг тийм онцгой авяас бэлэгтэй одоо баг бүрдүүлэх шат гэдэг юм уу баг бүрдүүлээд энэ тал дээр нь ажиллая гэдэг тийм бодолтой байгаа. Тэгээд тэрүүнд бол манай Батан цэцэг маань оролцоо гэж урьсан. Тэгээд урилгыг хүлээж авсан талхлаа. За талхлаа таньдас. Тэгээд ганц үг хэлэхэд ерөөсөө өөрөөсөө л шалтгааныг хайж байгаа л гэж байна. Одоо манай монголчууд яаж вэ? Улс төрөв. Бүгд нөгөө дээшэл модод уул нь бид нар чи өөрсдөө гаргацсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр өөрлөгөө өнгөх хэрэгтэй байхгүй юу? Бид нар болохгүй байна тий. Тэгэхээр өөрлөгөө л